Бид цөмийн технологиг эрүүл мэнд, уул уурхай, газар тариалангийн салбарт ашиглаж хураашийг нь бүртээд эхэлчихсэн. Гэхдээ цацрагийн өвсгөрт байнга хяналт байх шаардлагатай хүний мэдрэхүй эрхтэнд мэдрэгддгүй хэрнээ ноцтой хохирол учруулах эрсдэл байдаг учраас цөмийн энергийн газраас хэрхэн хяналт тавьдаг талаар тодруулсан юм а. Хяналт сул байснаас үүсгүүр орхигдож, эзэнгүйдэж, ослын нөхцөл байдал үүсч болно ийм нөхцөлтэй. Ийм учраас бол цөмийн энергийн газраас цацрагийн үүсгүүрийг улсын хилээр импортоор оруулж ирэхээс өгсүүлээд тэгээд ашиглах, хадгалах, шилжүүлэх, тээвэрлэх гэдэг юм уу бүхэл үйл ажиллагаанд нь устгах одоо ашиглалтаас гаргах хүртэлх бүхэл үйл ажиллагаанд нь хяналт тавиад тусгай зөвшөөрлөлтөөр үйл ажиллагаа эрхлэх ийм нөхцөл байдлыг бүрдүүлж тэгээд тусгай зөвшөөрөл авсан байгууллага аж ахуйн нэгжүүдийнхээ үйл ажиллагаанд нь тогтмол хяналт шалгалт хийж ажиллаж байна. Өнөөгийн байдлаар Монгол улсын хэмжээнд урааны хайгуулын лицензтэй аж ахуйн нэгжүүд бий. Харин одоогийн байдлаар уран олборлох зөвшөөрөл олгохгүй байгаа ч хууль зөрчиж байгаа компани байдаг гэсэн хардлага бий. Гэхдээ хайгуулын лиценз дээр хэрнээ нууцаар олборлолт хийж байгаа ийм боломж тийм боломж байна. Хяналт сайн байгаа. Хяналт сайн байна. Байнга очиж гарч байгаа тий. Манай чинь улсын мэргэжлийн хяналтын газрын дэргэд хуучин байсан. Одоо бол манай дээр байгаа. Цөмийн болон цацрын мэргэжлийн хяналтын байцаагчтай тэр маань байнга одоо төлөвлөгөөт хяналт хийж байна. Тэрнээс гадна одоо төлөвлөгөөт ус жишээлбэл иргэдийн мэдээлэлээр ус хяналт хийж болж байгаа. Хайгуулын лицензтэй хэрнээ олборлсон аж ахуйн нэгж үйл ажиллагааг зогсоох хариуцлагын тогтолцоо бий. Одоогийн байдлаар хууль зөрчсөн аж ахуйн нэгж илрээгүй гэж албаныхан мэдэгдсэн. Явж байсан цөмийн энергийн газраас үүргээ сайн биелүүлж байгаа гэдгээ илэрхийллээ.